За сайн байна уу? За өнөөдөр болгоод хэдүүлээ Unit 41-ээс 50-ийн Part 1 буюу 1-ээс 100 хүртэлх үгнүүдийг хэдүүлээ ярилцсан. За хамгийн ихний үг маань defeat гэдэг үг байна. За defeat гэдэг бол active passive-аараа ялах, ялагдах гэсэн хоёр утгаар хуулингийн үүсгдэг үйл үг. Discover үйл үг, олж нээх. Revolution. За revolution гэдэг бол ерөөсөө нэр үг хувьсгал гэсэн утгатай. Зарим тохиолдолд revolution something about something гэж юм бол шинжлэх ухааны одоо ихэвчлэн сансар судлал дээр тэр хоёрын таталцлын хөдөлгөөн эсвэл тэрийг тойрох хөдөлгөөн гэсэн утгаар бас илэрхийлэгдэж болдог. За 4 republic. За republic гэдэг маань бүгд найрамдах гэсэн утгатай үг. Gain independence. За энэ gain independence гэдэг маань тусгаар тогтнолоо олж авах гэсэн утгатай collocation буюу холбоог. Хэрвээ бид энэ үгийг сайн харах юм бол depend гэдэг язгуур үг байна. За энэ depend гэдэг маань хин нэгэнд ингэж хамааралтай байх гэсэн утгатай. Dependence гэвэл хамааралтай байдал. Тэнгууд урт талд нь in гэдэг prefix залгачингууд independence буюу хамаагүй байгаа буюу тусгаар тогтнох гэсэн утгыг илэрхийлдэг. Бие даасан байдал гэсэн утга байхгүй. За 6 establish. За энэ бол үйл үг байгуулах гэсэн утгатай. За 7 prince. За prince гэдэг бол ханхүү. President ерөнхийлөгч. Attempt. Attempt гэдэг маань болонгууд нэр үг, үйл үг хоёр формоор ордог. За үйл үгийнхээ формоор бол оролдох гэсэн утгыг илэрхийлдэг. Attempting. За noun формоор болонгууд оролдлого гэсэн утгатай нэр үг болдог. 10 release. За release гэдэг бол суллах гэсэн утгатай. За энэ суллах гэдэг утгаараа одоо монгол хэлээр суллах гэж ямар утга гарах вэ? Бүх утгаараа өгдөг. Releases gas буюу хийг одоо ингээд суллаж гаргана те. Release from prison гэвэл би шоронгоос суллагдсан ч гэдэг юм уу. 11 whole. За whole гэдэг маань болохоор adverb үг гэдэг юм байна. Бүхэл бүтэн гэсэн утгыг илэрхийлдэг. За 12 нь journalism. За энэ бол сэтгүүл зүй гэсэн утгатай нэр үг. Editor. За editor гэдэг үгний язгуур өгөөнөөр edit гэдэг үг агаад энэ нь болонгод одоо янзлах одоо хянан тохиолдуулах гэсэн утгатай үйл үг. Энэ үйл үгэн дээр бид мэрэгжил үүсгэхдээ over-ыг залгаж үүсгдэг. Тэгэнгүүт editor болонгод хянан тохиолдуулагч гэсэн утгаар илэрхийлдэг юм байна. 14 daily. За daily гэдэг бол өдөр тутмын гэсэн утгатай adverb үг. За 15 нь publish үйл үг, хэвлэл нийтлэх гэсэн утгатай. 16 several. За several гэдэг бол хэд хэдэн гэсэн утгыг илэрхийлдэг. 17 national. За энэ дээр adverb гэчиж national гэдэг бол ерөөсөө adjective үг. Энэ маань үндэсний гэсэн утгатай. For example, National University of Mongolia гэх юм бол Монголын үндэсний их сургууль. Headline. Headline гэдэг бол сонингийн гарчиг. Current affairs. Current affairs гэвэл өнөөгийн одоо нөхцөл байдал цаг үеийн мэдээ гэсэн утгыг илэрхийлдэг. Section. За section гэдэг бол ерөөсөө хэсэг гэсэн утгатай. IELTS дээр бид listen сонсохдоо part 1, part 2, part 3-ыг сонсдог. Тэгвэл бас яг үүнтэй адилхан одоо Cambridge-ийн 16-аас өмнөх номнуудад дандаа section 1, section 2 гэж ярьдаг. Тэгэхээр ямар нэгэн зүйлийн нэг хэсгэн гэсэн утгаар бид хэлдэг. Culture, культурэ гэж уншдаг. Манай culture. Culture гэдэг бол соёл гэсэн утгатай. За 22 маань decline. За decline маань болонгууд яг адилхан бичигдсэн мөрчлөгөө хоёр өөр утгатай үйл үгийг илэрхийлдэг. За нэгдүгээр утга нь болонгууд буурах гэсэн утгыг илэрхийлдэг. Хоёрдугаар утга нь болонгууд түтгэлзүүлэх гэсэн утгыг илэрхийлдэг. За 23 press. За press гэдэг бол ерөөсөө хэвлэлийн газар гэсэн утгатай. 24 clash with somebody. За одоо ийшээ хэдүүлээ жоохон тийм ажилтай холбоотой үгнүүдийг сонсно. За clash with somebody гэдэг бол ерөөсөө хин нэгэнтэй зөрчилдөөнтэй байх. Одоо монголоор л гинэ. Сүүлийн үеийн хүнийхээр бол жоохон beefтэй байгаа, toxic харилцаатай гэдэг гэвэл clash with somebody. За 25 маань axe. Axe бас яг адилхан хоёр формоор хоёр өөр утгатай. Noun формоор сүх гэсэн утгыг илэрхийлдэг байхад үйл үгийнхээ формоор ажлаас халагдах гэсэн утгыг илэрхийлдэг. Монголоор бол бид ингэж ярьдаг шүү дээ. Өө найз нь хусуулцсан гэдэг те. Тэгвэл яг энэ утга нь I was axed гэж орж ирдэг гэсэн үг. Сүгтүүлцэн гэсэн утга юм шиг байна те. За 26 гэдэг бол protest. За protest маань хоёр формоор хоёр өөр утгатай хэрэглэгддэг. За noun формоор бид бослого гэсэн утгыг илэрхийлдэг байхад үйл үгийнхээ формоор эсэргүүцэх, өөр үзэл бодолтой одоо эсэргүүцэх гэсэн утгатай. 27 scare. За scare гэдэг бол үйл үг айх гэсэн утгатай. Гэтэ бид энийг ерөөсөө scare гэдэг үгийг яг үйл үгийн формоор нь хэрэглэхээс илүүтэйгээр
ихэвчлэн I'm scared гэдэг нэг adjective формоор айгүй хэрэглээд байдаг. Demonstrate. За demonstrate гэдэг үг маань график эднэр дээр бид нар the line graph shows да гэж хэрэглэхийн оронд show гэдэг үйл үгийн оронд demonstrate гэж хэрэглэгддэг. For example, the line graph demonstrates population growth of Mongolia exactly. Тэгвэл demonstrate гэдэг бол үзүүлэг харуулах гэсэн утгаар илэрхийлдэг. Илэрхийлэл гэдэг үг хүртэл байдаг шүү дээ. Гэтэл military буюу цэргийн хэлэнд болонгууд demonstrate гэдэг маань жагсах гэдэг үйл үгийн утгаар илэрхийлдэг. Тэгээд demonstration гингууд жагсаалтар гэсэн утгаар илэрхийлдэг. За 29 маань threat. За threat маань мөн хоёр формоор ашигладаг. Noun form нь аюул занал, үйл үгийн формоор олонгууд занал хийлэх гэсэн утгатай. Are you threatening me bitch гэх юм бол чи намайг занал хийлээд байна уу гэсэн утгатай. За 30 маань claim. За claim гэдгийг бол яг нөгөө юугаараа ярангууд зарлан томхоглох гэсэн утгаар илэрхийлдэг. Гэтэл the author claims that гэдэгчвэл зөвхөн монголоор бараг хэлмэрчлээд ойлгочвол тэгж хэлжээ гэж үзэж байна гэж одоо бодож болно. 31 маань promise. Мөн хоёр формоор хэрэглэгддэг. Promise нэр үгээрээ амлалт, үйл үгээрээ амлах. 32 pension. Энэ бол нэр үг тэтгэвэр гэсэн утгатай. Pledge. Pledge бас хоёр формоор хоёр үр утгатай. Үйл үгээрээ болонгод pledge гэдэг бол ам гарах гэсэн утгатай. For example, Donald Trump pledges to give $1 billion to Indian government тэ засгийн газар тэ. Гэтэл санхүүгийн хэрэглээнд pledge гэдэг бол барьцаа хүргэх гэсэн утгаар илэрхийлдэг. 34 equivalent. Equivalent гэдэг маань юу хэлдэг вэ гэхээр за одоо юу гэдгийг 5-ын тоо бол энэ 5-ын цифертэй яг тэнцүү байдаг, тийм ээ? Яг тэнцүү. Гэтэл equivalent гэдэг маань адилхан тэнцвүүлэх үйлдэлийг бид нар equivalent гэж хэлдэг. For example, IELTS-ийн одоо 6.5 оноо бол TOEFL-ийн 80 оноотой equivalent юм а. Шууд тэнцвүүлээ ажихгүй тэнцүү дөө гэсэн утгаар илэрхийлдэг. 35 award. За энэ award гэдэг үг маань олонгууд шагнал, prize бас шагнал. Гэхдээ энэ хоёр дээр жоохон difference байгаа. Award гингууд чи ямар нэгэн байдлаар нэр дэвшээд тэр шагналыг хүртдэг. За одоо нөгөө Emmy, Grammy, Oscar гэх мэтчлэнтэй. Гэтэл prize гэдэг бол fixed гэж болно. За одоо тухайлбал чи суглаа суглаад team prize-ыг хочжээ гэсэн fixed байх боломжтой. За 37 бол individual. За individual гэдэг хоёр формоор хоёр утгатай. Noun формоор хувь хүн гэсэн утгаар илэрхийлдэг. Individual. Adjective формоор болонгууд хувь хүний гэсэн утгаар илэрхийлдэг. 38 achievement. Achievement гэдэг үгний язгуур үгнөөр achieve гэдэг үйл үг байгаа. Ямар нэг юмд хүрэх гэсэн утгатай. Ment гэдэг үг бол тухайн одоо үйл үгнээс дандаа нэр үгийг үүсгэдэг. Тэгэнгүүт achievement гингууд одоо амжилт, ололт гэсэн утгатай. За 39 winner. За язгуур үгнөөрөө win гэд харагдаж байна те. Ялах гэсэн утгатай үйл үг. Энэ дээр er залгаад ялагч гэдэг нэр үгийг үүсгэсэн байна. Outstanding. За та харж байсан ерөнхийдөө энэ outstanding гэдэг үгийн тоглолт монголтон дээр айгүй одоо хэлэгддэг. Outstanding performance те. Үнэхээр гайхалтай ямар ч алдаагүй тийм гоё үзүүлбэр байлаа гэвэл хэдүүл outstanding гэж хэлдэг. Хэрвээ та тарах юм бол stand гэдэг үг байгаад зогсох, урталт нь out гэдэг одоо prefix байна. Бүгдээрээ ингэж зогсож байхад шууд ингээ онцгоороод гараад ирлээ гэсэн утга байгаадаа тэгвэл outstanding гэдэг бол бүр онцгойрон гайхамшигтай гэсэн утгаар мэдвэл илүү ойлгоно. 41 director. Director гэж уншиж болдог, director гэж уншиж болдог. Яг нэг one direction гэж хоёр янзаар уншдагтай яг адилхан. Энэ бол захирал. 42 producer, монголоор producer. Leading role. Одоо хэдүүлээ илүү кино урлаг руу жоох орж ид. Leading role гэх юм бол гол дүрийг бид нэг leading role гэж хэлдэг. Энэ бол collocation буюу холбоог дандаа хамтдаа хэрэглэгддэг. Editing. За editing гэдэг бол нэр үг. Одоо түрүүний хэлсэн хянан тохиолдуулах гэдэг үйл үгнээс ing залгаад editing буюу хянан тохиолдуулалт гэдэг жиранд нэр үүссэн байна. Extraordinary. Язгуур үг нь бол ordinary юм те. Тэгтэл prefix нь болонгод extra гэж байна. Тэгэхээр ordinary гэдэг бол энгийн гэсэн утгатай байхгүй. Гэтэл extraordinary ordinary-гаас ч илүү их зүйл байна гэсэн утга байна те. Тэгмээд энэ маань
онцгой гайхалтай гэсэн утга илэрхийлдэг. Ер бусын гайхалтай гэсэн утга. Зүгээр нэг гайхалтай биш байна шүү дээ. За 46 маань moving. Moving гэдэг маань adjective үг язгуур өгнөөр move гэдэг нэг үглэг байгаад хөдөлгөх гэсэн утгатай. Тэгмээд энэ дээр ing залгаад adjective үүсгэжэнгууд сэтгэл хөдлөгөн гэсэн утга илэрхийлэгдэг. Moving, movie гэж бол үнэхээр сэтгэл хөдлөсөн те. Намайг бараг аваа ивчлаа гэсэн утгатай. За performance. За performance гэдэг үг бол язгуур өгнөөр perform гэдэг үг байна. Энэ маань болохоор гүйцэтгэх гэсэн утгатай. ANC маань болонгууд дандаа үйл үгнээс нэр үгийг үүсгэдэг suffix. Тэгэнгүүт тоглолт үзүүлбэр гэсэн утгаар илэрхийлдэг. За gripping. За grip гэдэг язгуур өгнөөр ингээ шүүрээд авах, бариад авах гэсэн утгатай. Тэрэн дээр ing залгахчингууд ингээ чи ингээ зүгээр явжсэн анхаарлаа чинь так гэж бариад авч байгаас тэр үнэхээр анхаарал татсан, тэ анхаарал шүүрсэн гэсэн утгаар илэрхийлдэг. Entertaining. Entertaining гэдэг язгуур өгнө болонгууд entertain буюу юу гэсэн үг одоо цэнгэн хөгжүүлэх гэсэн утгатай. Oh, it was entertaining, it was very amusing гэдэгтэй яг адилхан. Өөрөлдөл үнэхээр тийм хөгжөөсөн, хөгжилтэй үзүүлбэр гэсэн утгаар илэрхийлнэ. 50. Drama. Life is drama. Энэс драма. За 51 маань fan. За fan яг нэг үгийнхээ формоор хоёр тест өөр утгыг илэрхийлдэг. Нэгдүгээр утга нь шүтэн бишрэгч, хоёрдугаар утга нь sense. 52 movie. Энэ бол кино. Plot. За plot гэдэг бас ихтэй айгүй сонир шүү. Яг нэг формороо бас хоёр өөр утга илэрхийлдэг. Plot in movie байх юм бол киноны өрнөл болчдөг. А гэтэл plot in politics байх юм бол хувилдан болчдөг. Disappointing. За disappointing гэдэг бол ерөөсөө сэтгэл гонсой гэсэн утгатай. Бид нар ингээл нэг киног ингээл гарахын хүлээж агаад үзэхлээр сэтгэлд хүрдэггүй те. Тэгвэл яг энэ мэдрэмжээ хуваалцахдаа бид нар disappointing гэж хэлж болдог. Swearing хараалын үг. Unsuitable. За 56-гийн unsuitable гэдэг үгний язгуур үг нь suit гэдэг үг байна. Able гэдэг suffixтэй, un гэдэг prefixтэй. Suit гэдэг үйл үг буюу тохирох гэсэн утгаар үйл үг илэрхийлдэг. Хоёрдугаар утга нь бас conjure гэж байдаг шүү дээ. Тэгвэл энэ дээр able гэдэг бол дандаа үйл үгэн дээр залгаж adjective үүсгдэг. Тэгэхээр suitable гэх юм бол тохиромжгүй. Тэгвэл un яадаг вэ гэхээр урд нь ороод ирэхээр эсрэг утгыг үүсгдэг. Тэгэхээр unsuitable гэвэл энэ маань тохиромжгүй гэсэн утгыг илэрхийлнэ. 57 disgusting. За disgust гэдэг бол язгуур өгнөөр үйл үг айгүй муухай, заваан, сэжин гэсэн утгатай. Бас adjective формоор хэрэглэгддэг. Тэгмүүд энэ дээр нь дахиад adjective болгоод ing залгачиж байгаа юм. Disgusting гэдэг үнэхээр сэжин. За exhibition. За exhibition гэдэг бол ерөөсөө выставка гэсэн утга гэхгүй. Яа нөгөө одоо 100 орын автобусны буудлын наан биш номын сангийн автобусны буудлын наан том дэлгүүр гэдэг чинь выставка гэжсэн. Тэр маань болонгууд одоо монголоор үзэсгэлэн гэсэн утгатай. Энэ нь англиар өөр exhibition буюу үзэсгэлэн гэсэн утгатай үг юм. Энэ үний язгуур үг нь өөр exhibit гэж байгаа. Энэ нь үзүүлэх, харуулах, гаргаж ирж тавих гэдэг гэсэн утгыг илэрхийлдэг үг. Variety. За энэ үний дуудлагыг нь дахиад хэлээд үгэй. Variety. Энэ маань нэр үг маш олон төрлийн гэсэн утгатай. Яг энэний язгуур үгийг бид нар vary гэж уншдаггүй. Яг нэг thank you very much гэдэгтэй адилхан very гэж уншдаг. Тэр энэ маань ямар үг гэсэн гэхээр яг одоо энд харагдж байна. Very өөр байх, ялгаатай байх гэсэн утгатай үйл үг байдаг. За 61 drawing. За энэ дэр ингээд drawing гэж унших гадагаад үгүй. Энэ дэр W байгаа мөртлөнгөө бид нар R's гэж уншдаг. Drawing. Тэр drawing гэдэг маань өөрөө нэр үг зураг. On display. On display гэдэг нь phrase үг. Альва нэгэн зүйлийг одоо ингээ үзүүлэлтэнд гаргах гэж байгаа бол бид нар on display гэж хэлдэг. За put on display гэж илүү их нөгөө хоршиж хэрэглэгддэг. Style, стил, хэв загвар. 64. This is work of art. Энэ бол урлагийн бүтээл. Realistic. За realistic гэдэг маань adjective үг. Real гэдэг буюу бодит гэсэн утганаас гаралтай. Бодит гэсэн утгатай adjective. Skilled чадвартай одоо авьяастай чадвартай гэсэн утгатай. Тэгвэл энэний язгуур үг нь skill гэдэг маань чадвар гэсэн утгатай нэр өгдөг. 67 техник. За 67-гийн энэ техник гэдэг үг маань техниквэ гэж уншигдахгүй.
нэг квэ төгсөл ерөөсө дуудагддаг. Шууд ингээд дотогшоогоо татаад авч байгаа юм шиг техник. За энэ маань монголоор техник. 68 create. За create гэдэг үг маань болонгод бүтээх, бий болгох гэсэн утгатай. Creates God creates life on earth. Тэ бурхан дэлхий дээр амьдралыг бүтээсэн гэсэн утгаар. Тийм болохоор энэ дээр нөгөө creature гэдэг үг гэдэг шүү дээ. Creature гэдэг үгний язгуур нөгөө create гэдэг үг гэсэн үг. За 69 sort. За sort гэдэг үг маань хоёр үгийн формороо хоёр уртгатай. Нэр үгийн формороо олонгууд нөгөө юу болчдөг? Төрөл зүйл болчдөг. Үйл үгийн формороо ангилах гэсэн утгатай. Sort something out. За 70 out of focus. За энэ дээр хэдүүл энийг анхаараад өгөөрэй. Out of гэж хэлж байгаад out of гэдэг маань монгол хэлний баг нөгөө гүй гэдэгтэй яг адилхан байдаг. Тэгээ focus гэчингууд out of focus гэж focus гүй болоод тэгэнгүүт focusгүй зүйл чи яах юм? Одоо зураг дарлаа, focusгүй дарчвал сарничдаг те. Тэгвэл энэ маань сарнсан гэсэн утгыг илэрхийлдэг. Out of focus биш ээ. Out of work гэвэл юу болох вэ тэгвэл ажилгүй гэсэн утгаар илэрхийлж байгаа. 71 focus on. За энэний яг эсрэг утга нь 100% төвлөрөх. Transfer гэдэг маань шилжүүлэх гэсэн утгатай үйл үг. За develop a film. За ингээ хальт ингээ шууд утгачлаад харчвал ингээ кино хөгжүүлэх. Энд чи ерөөсөө Marvel те эсвэл K-drama хөгжүүлчих юм байна гэж боддог үгүй. Та нэг юм пилонгтой зураг дээр үеийн нөгөө ингээ шууд зураг дарангууд нөгөө шууд гарч ирдэггүй те нэг юм дотроо нэг юм пилонгтой зураг дарж агаад харанхуй өрөөнд нэг юм тусгай бодсонд тэр фильмийн гол зураг болж гарч ирдэг. Энийг бид нөгөө develop film гэж хэлдэг шүү. За automatic. За энэ дэр автоматик гэдэг унших гэдэг үгүй. Яг Америкчууд заримдаа T үсгийг баг ингээ голоод байгаа юм шиг нэг D үсэг шиг уншаад байдаг. Яг энэ хувилбарны automatic, automobile. За автомат гэсэн утгатай adjective studio. За одоо хэдүүлээ илүү тийм хөгжимлөг талын үг рүү орж ийн. Musical instrument. За musical instrument гэдэг бол ерөөсөө хөгжмийн зэмсэг. Musician гэдгийн урт талд нь өөрөө music гэдэг хөгжим гэдэг нэр үг байгаад тэгвэл IAN гэдэг бол тухайн одоо зүйлийг хийдэг хүмүүсийг хэлдэг. Vegetarian, Ian төгсгөл агаад харж байна. Vegetarian, centenarian дандаа нэг хийдэг хүмүүсийг хэлээд байдаг. Тэр musician гэх юм бол хөгжимчин. Composer. За composer гэдэг үгний язгуур үг нь өөрөө compose буюу хөгжмийн ая зохиох гэдэг үйл үг гэдэг. Тэрэн дээр нь ER буюу мэргэжил үүсгдэг саффикс залгаад хөгжмийн зохиолч гэдэг нэр үгийг үүсгэж байна. Lead singer. За lead singer гэдэг үл ерөөсөө гоцлооч. Songwriter. За энэ бол бүр амархан биш үү? Хөгжмийн үг юулээ? Дуу бичиж. Band. Band гэдэг бол хамтлаг. За бас та бас band-ыг ингэж харж болно. Band aid гэж сонсч байсан баг те. Band aid гэчингууд одоо ерөөсөө анхан шатны цэцлэмж гэсэн утгыг илэрхийлдэг. Бас нэг утга нь юу вэ гэнгүүт band score гэж гарч ирдэг. IELTS-ийн нөгөө нэг чиний авж байгаа оноог бид нас band score гэж ярьдаг. За conductor. За conductor гэдэг үгний язгуур үг нь өөрөө conduct гэдэг үг байдаг. Энэ маань явуулах гэсэн утгатай үйл үг. Conduct a research. Ихэвчлэн дандаа шинжлэх ухааны одоо өгнүүдэд хэрэглэгддэг. Conduct a research гэх юм бол судалгаа явуулах гэсэн утгатай. За тэгмээд conductor гингууд хөгжмийн хэлэнд conductor удирдаач гэсэн утгаар илэрхийлдэг. Гэтэл зарим физикийн одоо юунууд дээр одоо утганууд дээр superconductor гэж ярьдаг холбогч гэсэн утгаараас илэрхийлэгддэг. 83 orchestra. Solo artist. Jenny-гийн solo ахлах. Энэ маань бидаас уран бүтээлч хэлдэг. 85 admire. Би энэ admire гэдэг үгэнд амар туртай. Яагаад гэвэл ингээд шүтэн бишрэх бүр ингээд тэр хүнийг яаж ингэж хийж чаддсан болоо гэж шүтрэн бишрэх энэ мэдрэмжийг admire гэж хэлдэг. Нэр үг нь болгоод admiration гэж дуудагддаг. Жохо өөрөлдчихж байгаа admiration. За 86 influence. За influence гэдэг маань бас нэр үгийн форм, үйл үгийн формоор хэрэглэгддэг юм байна. За үйл үгийн формоор болонгууд нөлөөлөх гэсэн утгыг илэрхийлэгддэг. Одоо ямар нэгэн байдлаар bad influence гэдэг ч юм уугаар нөлөөлөхтэй нөлөөсөн гэдэг утгаар. Тэгэнгүүт noun формороо нөлөөлөл гэсэн утгыг бас илэрхийлдэг.
87 record. Record гэдэг бол ерөөсөө үйл үгийн формоор бас хэрэглэгдэж болно. За энэ маань одоо дуу бичих гэсэн утгыг илэрхийлдэг. Recording. Бид нар ингээд альва нэгэн видео ихтэй рекордад авдаг штеп бичих гэсэн утга барагч орхол юм байна. Тэгээд ing одоо бичээд бий болцсон одоо бүтээгдэхүүнээ recording гэж хэлүүлэх хэлжүүлдэг. Album энэ бол цомог. Appeal. За appeal маш олон утгатай. За үйл үгийн формын эхний утга нь олонгод appeal анхаарал татах гэсэн утгыг илэрхийлдэг. Анхаарал татам. За тэгэнгүүт ing залангууд appealing гэдэг утга байдаг байхгүй юу? Appealing гэдэг утга нь болонгод хүний анхаарлыг татж байгаа юм чинь нүдний айгуу тийм гоё тусмаар үзэсгэлэнтэй гэсэн утгыг бид appealing гэж хэлж болдог. Бас энэ appeal гэдэг үг jargon болдог. За jargon гэж ямар үгийг хэлдэг вэ гэхээр салбаруудад яг тэр үг өөр утга илэрхийлээд зөвхөн тэндээс салшгүй холбоотой нэг утга болоод байгааг бид нар jargon-ууд гэж хэлдэг. Одоо салбарын тухайсан хэлц гэж хэлж болно. Тэгвэл энэ хуулийн jargon байдаг appeal гэдэг бол ерөөсө давуу заалдах гэсэн утгыг бас илэрхийлдэг. Voice. За voice гэдэг бол хоолой. Talented. За talented гэдэг үгний язгуур нь өөрөө talent буюу авьяас гэсэн утга. Тэгээ эндээс ed залгангуудаа talented буюу одоо нөгөө авьяастай гэсэн утгыг илэрхийлдэг. Melody хөг аялга. Хамгийн аялга. Энэ үг бас аюу сонирн байгааз зүгээр нэг мелоди ч биш те. Ингээд өөрөө хэлж байгаа аялганд хүртэл нэг тийм аялгуулаас сонсогддог. Melody. Lyrics. За lyrics гэдэг үг бол дууны үг. Referee. За хэдүүлээ жоох спортын үг рүү орж ийн. За referee гэдэг үг бол ерөөсөө шүүгч гэсэн утгатай. За энэ нэг сонирхолтой үг. Linesman. За linesman зарим тохиолдолд ингэж хардаг байхгүй та англи хэлний үгийг харуул бүр яг өөр монгол хэл шиг ингэ махчилсан байдаг. Одоо энийг шуутаад ингээд харах юм бол line, шугам, man, эрэгтэй хүн, шугамны залуу гэж байгаа. Тэнгүүд яагаад шугамны залуу гэд нэрлэлсэн гэсэн чинь одоо хажуугийн шүүгчийг хэлдэг юм байна л да. Тэгсэн чинь хажуугийн шүүгч юу хийдин гэсэн чинь одоо ямар нэгэн байдлаар тоглолтын талбайн зураасыг давж орохгүй яг тэр зураасаа дагаж гүгээл хөрх юмд юу болоод байгааг ажиглаад байгаа шүүгчийг хэлдэг юм байна. Тэгээ гүгээд ангуут нь юу гэсэн байх нь оо энэ шугамны залуу гэж хэлсэн байгаа байхгүй. 96 manager. За багийн менежер юм биш үү за. Яг хөө спортод дургуйч биш. Би дандаа тэгж ойлгодог байсан гүн байна. Яг ер нь л энэ менежер гэдэг үгний язгуур үг нөрөө manage гэдэг үг байхгүй. Manage гэдэг чинь ямар нэгэн зүйлийг ингэж нөгөө зохицуулах хаана нь юу нь болохгүй гэсэн чинь гүйж ажилдаг хүнийг менежер гэж хэлдэг. За coach. За coach гэдэг бас аюул утгатай. Яг нэг формороо 2 3 утга илэрхийлдэг. За нэгдүгээр утга нь бол спорт дээр дасгалжуулагч гэсэн утгыг илэрхийлдэг. Хоёрдугаар утга нь англичууд энэ coach гэдгийг хөсөх тэрэг гэж ойлгодог. Тэрэгтэй л ингээд нөгөө нэг бас coach bus гэж байдаг. Тэр маань болонгууд ингээд нэг жоохон монголоор одоо mini bus гэсэн утгаар илэрхийлдэг. Ийм бага уурын одоо автобусуудыг бас coach bus гэж нэрлэдэг. Тэр битгийхэл зарим тохиолдолд coach park гэж нэрлэдэг. Бид нар нөгөө нэг ингэж car park гэж нэрлэждэг те. Одоо нөгөө автомашины зогсоолуудыг тэгвэл зарим тохиолдолд англичууд coach park гэдэр нэрлэлсэн байвал битгий гахаарай. Captain. За captain гэдэг бол ерөөсөө багийн ахлагч. Ер нь нөгөө спортоор ингэж нөгөө багаараа оролцдог одоо спортуудад нэг нь ахлагч байх хэрэгтэй байдаг те. Тэгвэл тэрийг багийн captain гэж нэрлэдэг. Spectators. За spectators гэдэг үг бол үзэгчд гэсэн утгатай. За хамгийн сүүлийн үг. За энэ бол supporter буюу support гэдэг одоо дэмжих туслах гэдэг үйл үгнээс ER залгаад дэмжигч гэсэн утгыг илэрхийлдэг. За ингээ өнөөдөр хідүүлээ Оксфордынхоо Unit 41-ээс 50 ихний part 1-ийг дуусгалаа. Хамтдаа байсан баярлалаа. Баярлалаа.